сайн байцгаана уу? Намайг Данзан Бэлчирийн Ингчвэ гэдэг. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй одоо тэтгэврт гараад 10 хэдэн жил болж байна. Тэгээд одоо цагаан сарыгаа тохиолдуулаад та бүхэндээ одоо энэ дайлан хийсэн урлагийнхаа хийсэн бүтээлүүдийг бас танилцуулъя. Би өөрөө 50 гаруй жил одоо хатгамал хийсэн миний хобби. Ийм бүтээлүүд одоо хийж байгаа. Та бүхэнд өөрийнхөө хийсэн бүтээлээ танилцуулъя. За би 1973 онд анх 10 жилдээ Пионерын ордны дугуйланд хатгамлын норлохоо гэ манай гавьяат багш байсан. Одоо бурхан болсон. Тэр багшаараа анх зүү ороо, хэрээсэн ойдл, тэгээд зээгт наамал гэдэг ингээд олон төрлийн ийм хатгамлуудыг заадгуулаад тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл одоо хоббитой болоод ингээд хатгамлаа хийгээ явж байна да. За хатгамал хэлээд байвал бараг 20 төрөл байгаа. Манайх монголчууд бол үндсэн яг нэг үндэсний хатгамал болохоор зүү ороох, загсан нуруу, зоосон шүлжмэл, задгаа хатгамал, зээгт наамал гэдэг ингээ яриад байвал байна. Одоо ихэвчлэн бид нар бол нөгөө дайландаал зүү ороож одоо энэ зоосон шүлжмэл, загсан нуруу гэсэн ийм аялуудаараа л ойж байна да. Уралдаа нэг хүний бүтээлтэй ажиллаж байна. 10 гаруй 15 бараг хүмүүс урдлууд маань ингээд юм аяж байна да. Шавнар бол нийтдээ одоо 7000 шавтай. Манай урландаа 10 гаруй хүмүүс одоо энэ хүмүүсийн хийсэн дайлангуудыг битүүлж өгнө. Загсан нуруугийн ноён, зоосон шүлжмэлийн шүлжин, зураач байна. Ингээд бүх бэлтгэл бүгдийг энэ олон хүмүүсийн бүтээлээр бүтэж байгаа. Цагаан сар наадмаар л манай ер нь энэ бүтээлүүд хийсэн бүтээлүүд борлогддог. Заавч хөлөөндөө бол хүмүүс бол энэ бэлтцээ аваад заадаг. Би өөрөө пэйж хуудасаараа уран хатгамал эмбройдер гэсэн пэйж хуудасаараа бүх зүү ороох, загсан нуруу ороох, зоосон шүлжмэл гэдэг энэ бүх ойлголуудаа өнгөө тавьсан байгаа. Тэгээ эндээсээ бэлтцээ аваад хүмүүс алгадаг. Анх ойхож байгаа хүн бол дан ойдлын бэлтц болон амархан хээтэй бэлтцийг хамгийн хурдан оёдлоо гэхтэл 15 хоног. Тэгээл сар нарийн уцтай болвол тэгээл ингээл жил оёдлоос шалтгаална. Үн бол бэлтцүүд бол бүгдөө адилхан хээтэй бэлтцэн болохоор 40,000, амтантай бэлтцэн 60,000. Энэ дотор утас зүү, эмжээр дотор бүх юм нь орсон байна. 10 саяын дайлан болохоор энэ одоо жишээлбэл минийх одоо 10 сая гэж байгаа л да. Энэ дотор болохоор 6 сар бараг 7 сар ойсон. Энэ бүгд нарийн уцаар одоо дээр үеийн нөгөө нэг уламжлалаар одоо энэ торгонд гэхэд энэ бэлдсэн л гэхэд 170,000 төгрөг байгаа. Одоо энд бүгд одоо энэ нарийн зүү ороохоор оёод энэ зоосон шүлжмэлийг хүмүүс хүртэл гараараа шүлждэг. Зоосон ширээний ширээ байдаг. Тэрвэрээ энэ бүгд гар ажиллагаатай. Тэгээ загсан нуруу ойсон байна. Энд ингээд амтангуудаа нарийн утсаар ингээд бүгдийг ойсон байна. Энэ 8 одоо энэ 4 8 ингээд морьтой. Эндээ 12 жилтэй ингээ юу зоосон шүлжмэлтэй хатан сүхтэй. Хээний ном гаргасан. Хээний ном нь болохоор минийх нэгээс эхлүүлээд 5 номерын цувралтай хээ болгон зураг болгон өөр өөр. Хүмүүсийг одоо нөгөө өөрсдөө хээгээ зураач гэдэг ингээд бэлдээд өгсөн. Одоо жишээл би энэ бэлтцийг ингээд танилцуулъя л да. Энэ дээр би жишээлбэл одоо ингээд дөрвөн бэрх манайх дөрвөн бэрхээ чинь бэлгшээдэг ш дөрвөн юутай гэдэг. Тэгээ энд чинь ингээд хадагтай. Ингээ үзий хээтэй эрүүлийн хурдуудаа насцахыг бэлэгддэг. Ингээ үзийтэй үндэсний хээтэй амсар дээрээ хатан сүхтэй. Залуучуудыг эв найрамдалтай болгохын тулд бүх утга учиртай өөрсдөө ингээ хүмүүсээ зураг зурулж болно. Одоо бид нэр ингээл бүс байна. Одоо энэ эрэгтэй эмэгтэй ингээ хос бүс сахин дээр ойсон байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор чи ингээ зоосон хээ байна. Энэ эмэгтэй бүс нь байна. Ингээд арлын хүртэл зүү ороож ирсэн савхаар ингээ бэлэн ингээд ойчсон эрэгтэй эмэгтэй хос бүс байна. Ганц дан дайлан биш те. Энэ даалганы ут бас ингээ ойсон байна. Даалганы утанд гээд зээ бад ингээд хүмүүсийн хадан дээр ингээд хамгаалдаг шээ те.
Улсаас бол одоо ямар ч дэмжлэг байхгүй. Энэ бол би өөрөө л одоо ингээд өөрийнхөө одоо энэ үндэснийхээ энэ өв соёл болох энийг одоо залуучуудад түгээн дэлгэрүүлье гэж одоо тэрнээс дээр үед бол ингээд хэрэг соёлууд их хийдэг байлаа шүү дээ. Одоо энийг чинь зогсоод энэ үндэснийхээ энэ зөв орох, засан руу орох гэж хүн заахгүй бол одоо бас мэдэхгүй байна. 10 жилд бол гэр ахуй багш заадаг гэж байгаа. Тэгээд яг одоо хэн ямар уу, уусгал нь ямар уу гэдгийг ердөө ингээд заахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор үндэснийхээ энийг ер нь ард түмэндээ түгээн дэлгэрүүлье л гэсэн үүднээс би энэ урдлангаа хийгээд энд сургалтаа ингээд явуулж байгаа. За зүү ороолоо. Эхлээд зүгөө орохдоо дээдлээ нэг утастай. Зүү ороох гэсэн нэртэй. За доотлоо нэг утастай. Ийм хоёр утсаар байж байгаа. За зүгөө орохдоо зүгөө ингээд чимхэд. Тэгчээ зүү чинь хөдөлгөөнгүй бай. Зүү дээрээ нэг утастай, доороо нэг утастай. За зүү ороох гэж нэртэй шүү дээ. Одоо яг ингээд зүү ороож байгааз ингээд цагир гарч байгаа нэр нь. За одоо энэ цагирхаа алдахын тулд би хумсаараа дарлаа. За нөгөө утсаа дарлаа. Одоо нөгөө цагирхаа хамгийн эхлээд гарахтаа гадна талд дарна. За одоо ингээд цагир гарчиж байгаа. За одоо энэ нөгөө утсаа бас юу метал утсаар айгуу орооцолдог байхгүй юу? За дахиад 1 мм-ийн зайтай хатгалаа. Хамгийн гол ийм ойрхон хатгаж иж айгуу үнцэнтэй байхгүй яг ижилхэн хатгана. Зүгээ барьлаа. Ороолоо. Хумсаараа дарлаа. За одоо энэ дээдлийнхаа нөгөө нэг түрүүний цагирга руугаа хий. Ерөнхий ойдлын ингээд яг ийм цагиргаар 1 мм-ийн зайтай хатгалаа. Зүгээ барьлаа. Зүг барихгүй бол энэ чи ингээд гიშгэн байхгүй. Энэ дээдлийн утсыг татахгүй тул ингээд дарах хэрэгтэй. За ингээд татчих юм бол энэ цагирагчийн алга болчих шүү дээ. За одоо ингээд дарлаа. За энэ түрүүнийхээ цагирга руугаа хийлээ. Ингээд хатгаад дандаа хатхамлууд бүгд энэ. Тэр аюух ажиллагаатай байгаа зү. Тэгээ жигд байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нэг оёол боцод суугаад байвал жигд хизээч болохгүй. Хатангал нэг л хэлсэн бол тэрийгэ дуустал нэг хийгээд дуустал явах хэрэгтэй. За та бүхэн минь манай урдланд ингээд зориод миний энэ сайхан бүтээлүүдийг ингээд түгээн дэлгэрүүлж байгаад маш их баярлалаа. Сар шиндээ сайхан шиндээрээ бүтээрэнд нь эрүүлийн уртудаа наслахыг хүсье.